ямар зөвлөгөө вэ гэхээр ходоод гэдэг зүйл яригдаа л гэдэг. Тэгэхээр ходоод гэдэг зүйл хэрхэн амраах уу ходоодыг хэрхэн турах вэ гэдэг зүйл дээр маш амархан зөвлөгөөг. Турах вэ? Тий. Ходоод амрангаа хэрхэн турах вэ гэдэг. За. За тэгэхээр энэ дээр бол хамгийн боломжтой хэлбэр нь бол 10 хоногт 10-аас 11 ил хаях боломжтой. 10 хоногт 10-аас 11 ил. За наачтай хүүхнүүд чихийг хэвээр жинхэнэ. Гэхдээ энэ бол хэлж байгаа ах шүү. огт үлсэхгүй, могт ядрахгүй. Өө за. Тэгстэй сүмэртлээ ходоод гизээ бүрэн цэвэрлэнэ. Илүү дутуу юм хэрэглэхгүй. Тийм тэгээд ямар ч нэмэлт эм бүтээгдэхүүн хэрэглэхгүй. За үүнийгээ дагаад арьс үс тойл нэг хумс бүх юм гоё болно. Нэг юм зөвлөгөө байна. За тэгэхээр ходоод гэдэг зүйл маань эрэгтэй маань өөрөө өмнө нь бас хэлжсэн тий. Ургадгүй маа сундаг эрэгтэй шүү. Энэ бол тэгэхээр та бүхэн ходоодыг маш их хайрлах хэрэгтэй, маш сайн амрааж явах хэрэгтэй. Өдөр болгон хүн тоол идэх биш. Тэгэхээр хамгийн амархан турх арга бол каш. Өглөө. Каш хэр хүмүүс Хүүхдийн каш үү? Тий. Тэр чинь харин таргалуулах юм биш үү? Зү. Тэгээ одоо яг ингэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр хүүхдийн каш өдөрт хүссэн хэмжээгээр идэнэ. Өдөрт Хүссэн хэмжээгээр идэнэ. Өлсөөл каш идэнэ. Өөр гэхдээ юу ч идэггүй. Өөр үждэггүй. 10 хоногийн турш. Каш идэнэ. Каш идэхдээ араас нь заавал нэг аяг каш идсэн бол нэг аяг зөгийн балтаа усуна. За. Заавал. Нэг аяг каш идээд нэг аяг зөгийн балтаа ус. Нэг аяг каш идээд нэг аяг зөгийн балтаа ус. Тэгэхээр хүн нэг өлсөх мэдрэмж аваад өлссөн үедээ өсөөд байвал кашаа бол өдөрт хэдэн ч аяг идэж болно. Гол нь араас нь заавал зөгийн балтаа усах хэрэгтэй. За нэг 2 хоног манайхны үед яадгүй гэхээр 2 хоног 3 хоног яг каш идчихэд ядардаг. Магсаад эхэлдэг. Тэгээ штий. За магсаад эхлэхээр тэр өдөртөө л магсаад эхлэхээр нь яах вэ гэхээр сайхан шил буцалгаад 0 шил уу. Зүгээр л хоосон шил уу. Хоосон шил. 0 шил уу. За энэ зарчмаар хамгийн багадаа 4 хоногт бол нэг 5 ил 6 ил бол асуудалгүй. Зүгийн балтаа усыг хэр хэмжээгээр уух вэ? Зүгээр л чадах хэмжээгээр л. Одоо юу гэдэг нэг том аягаар хоолны аягаар каш уусан бол одоо нэг энэ стаканы талаар нэг юм зүгийн балтаа ус уучихад л бол. Ер нь бол. Кашиг бол хүссэн хэмжээгээр ий. Кашиг бол төссөн хэмжээгээр эдэнгүүтээ зүгийн балтаа ус. Эдэл араас нь зүгийн балтаа ус. Нэгэн тохиолдолд ходоод гидс бол хоол босруулах замын бүх хэрэгтэн 100 бараг 100% дөө цэвэрлэгдэнэ. Ямар ч гэсэн ходоод бол юу яахгүй бах. Айгүй гоё амарна ходоод цэвэрлэгдэнэ эргээд турна. Эргээд хангалттай хэмжээний эрдэс болон аминд юм авч чадна. Каш бол сайхан маасалтай, сүүнд, чихэртэй чанжуулна. Нийтх дуртайгаар л чанна. Ингэж идсэн тохиолдол дээр ходоодыг маш сайн амраах хамгийн зөв эмчилгээ болно. Сард боломжтой бол нэгээс 2 өдөр ямар ч үсэн ийм дэглэмийг барай авчвал нэг зүгээр байдаг. Хэдэн өдөр үргэлжлүүлнэ гэлээ кашиг? Хэдийн ил турмаар байна тэрнээсээ л болох байх та. Үгүй тэгээд буцаад өөрийнхөө дайетанд орчхоор буцаад таргалах уу? Нэг жингээ авцсан тохиолдол дээр буцаад таргалахгүй бол чамаас өөрөөс нь шалтгаан. Чи өдөр болгоосон дороо дэвэл таргалаад байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө каша идээд нэгэнт өөрийнхөө жинд хүссэн жиндээ орсон тохиолдол дээр сардаа 1-2 удаа 1-2 хоног сард 1 удаа 1-2 хоног ходоодоо цэвэрлэл чинь эргээд огцом таргалах. Спорт гэдэг зүйлдээ нөхөрлсөн тохиолдол дээр буцаж таргалах нэг зүйл байхгүй. Тэгээд нөгөө үүнтэй холбогдуулаад эрүүл зөв хооллолт гэдэг зүйл чинь яригадад эхэлнэ. За манай бүсгүүчүүд бас оролдоод үзэхгүй. Тэгээд яахгүй турахгүй бол болроог шүүхэд. За энийг бол би өөр дээрээ туршиж үзсэн байгаа. Өөр дээрээ? Тий. За. За би бол 8 хоног идсэн. 8 хоногт би 11 ил турсан. Пүү. Чи тэгээ мах давхар дасгалыг уу? Давхар дасгал хийжсэн учраас тэгж турсан. Огт хийхгүй бол бас хэцүү бах тий. Яг дасгал хийгээд инхээр би зүгээр яагаад дасгал хийж үзсэн бэ гэхээр ядрах нь гэдэг байдлаар хийж үзсэн. Тэгтээ ядардгүй юм билий. Каша өлсөд каша гэдэг. За яг дунд нэг махсаад нэг жоох ингээд эхлэхээр нь юу идчихсэн. Шүл уужсэн зүгээр. Гэтэ шүлөө тэгж их хэмжээгээр угаагүй өдөрт нэг шүл угаал ингээд явцсан. Тэгээд энэ бол маш үр дүнтэй арга. Миний хувьд өөр дээрээ баталсан. За миний хувьд нэлээ олон бүсгүүчүүд дээр бас хэрэгжүүлж үзсэн байгаа. Зөвлөгөө өгч хилж нөгөөдөлийг турааж үзсэн. Гайхалтай нэлээ олон бүсгүүчдээр хэрэгжүүлж үзсэн байгаа гэхээр. За жиргэнээс ч гэсэн бас мерсер хүмүүсийн аргыг хэрэгжилж үзсэн байгаа. Тийм үү? Тий. Үр дүн. Энэ хэцүү баха. Гэтэ хиндэ удиржингоо дан каш идэх гэдэг. Яг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээл, йог цуугаад, саунд цуугаад ингэж турах гэж яхаар хямдхан чинь тий. Тий. Хямдхан.